Зарим нүүрсний улгаас одоо далайн ирэг дээр бүтэн сар сүүлийн 1 сар амарлаа. Одоо Монголдо ирэх хэрэгтэй. Өмнө одоо хүн бүтгэлээ худлаа ярьлаа гэж намайг одоо хэлж ирсэн. Тэгвэл юугаа хийгээд дээр далайн ирэг дээр зүхтаад Монголдо иргэж шалгуулахгүй байгаа. Хэрвээ энэ хуулийн хариуцлагаас зүхтаад байгаа бол би өмнө одоо 2 сарын өмнөөс чуулган дээр хэлсэн. Өөрөө одоо Монголд байна уугүй юу? Манай амар өсгөлн дарга. Хэлэр гараа авчихсан уу? Тэгээ энэ дээр нэг жоохон шийдэмгээ одоо баймаар байх юм. Хууль зүйн сайд одоо хэрэг маргаан шийдвэрлэдэг учраас нөлөөлчих болохгүй. Оролцдохгүй болохоор. Тэгээ за бүрэн эрх мэрхийн асуудлыг ер нь оруулж ирүүл яасан. Юунаас найгаад байгаа. Төтгөл зүйлээ шалгая л да. Их хурлын гишүүнийх нь бүрэн эрхийг төтгөлзүүлж байгаа шалгая. Тэгэхгүй бол ер нь шалгуулахгүй байна. Эдэг асуудлыг бол тавьсан. Тийм учраас улсын их хурлын хаврын чуулган эхлэхэд энэ асуудлыг хууль зүйн сайдын хувьд би хариуцлагатай ярь. Халуухан хавар болох байх гэж бодож байна.